Тэгэхээр би саяхан нэг судалгаа уншижсэн. Одоо хэмэл оюун ухаан гээд бүгдээрээ л дэлхийд даяараа хашгираал шуурга муурга гээд ингэ явж байгаа тохиолдолд. Тэгээд хэмэл оюун ухаан хэрэгжилж байгаа за 25 хүртэлх насны залуучуудын 3 түвшний одоо судалгаа байна. Тэгээд эхнийх нь бүлэг болохоор хэмэл оюун ухаан огт хэрэгэлдэг. Дунд хоёр дахь бүлэг нь болохоор бага зэрэг хэрэгэлдэг. Өдөрт нь 30 минут ч юм уу 3 асуулт асуудаг ч гэдэг юм. Гурав дахь нь болохоор бүх асуултуудаа хэмэл оюун ухаанаас асуудаг. ChatGPT-гээс. За ингэнгүүт оюун санаа буюу тухайн хүмүүсийн тархиндх нейронууд гэж байгаа. Тэр нейронууд дээр мэдээлэл хадгалагдаж байгаа. Мэдээллүүдийг хооронд нь холбдог тийм холбох буюу тархины эд гэж байгаа. Тэгэхээр тэр нь хэдий чинээ сайн байна, төдий чинээ тухайн авцсан байгаа мэдээллүүдэд боловсруулах чадвартай байдаг гэж үздэг тийм. Гэтэл хэмэл оюун ухаан огт ашигладаг хүмүүст боловсруулах чадвар маш өндөр байна. Хэмэл оюун ухаан бага ашигладаг бөгөөд дунд ашигладаг хүмүүсийн боловсруулах чадварын хөгжил нь бараг зогссон байна гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээд тархийг нь буцаагаад хөгжүүлэхээр амьдралынхаа нөгөө буруу дадал зуршил бүх юмыг бэлнээр тархийг бүр унтуулсан байгаа учраас энэ өөрөө хөгжил нь явагдахгүй нэ гэдэг. Нөгөө багаас нь ChatGPT ашиглуулад бэлэн зэлэн боловсруулсан мэдээлэл аваад тахаар ийм болчихж байгаа.